маш их баярлалаа. Сайн сайхан амьдарч сайхан ад жаргалаар дүүрэн үргэлж эрүүл ээж аавтайгаа цуг ийм сайхан өдрийг олон удаа тэмдэглэн байх өдрийг хүлээж эрүүл зарвал амьдралаа гэж хүсье. Ууган чимэг гэж бүгдийг манай одоо 89 дэх хүн байдаг. Монгол улсад одоо 3 тийм ууган чимэг нэртэй хүн байдаг юм байна. За бүгдээрээ сайхан амарсан нь манайхаа. За би манай хамтран ажилладаг очир цэцгийн дэлгүүр маань ийм гойхон цэцгийн баглааг захиалагчийн минь хүсэлтээр гойхон боож өгсөн. Мөн энэ хамтад билүү болон сэтгэлийн захидлыг нь яг одоо ээжд нь оруулж өгч юм. Тэгээд хөө баасан цэрэнгийнх нь гэр бүлээс ээж таньдаа хязгааргүй хайртай шүү. Тэгээд олон төрсөн өдрийг үр хүүхдтэйгээ хамт тэмдэглээрэй гэд сэтгэлийн үгээд амжуулсан. Тэгээд бүгдээр хамтдаа орж уламжлая. За би мэндчлэгээ илгээж байгаа хүн маань Ховд аймгийн Цэцэг суманд тагтаагаар ажилладаг ийм гойхон гэр бүл байгаа. Тэгээд ээж нь хэрхэн хүлээж авах бол ээж нь юу гэж дамжуулах бол гэд сэтгэлийн үгээг нь хамтдаа сонсъё. За манах болохоор ихч нандин өгүүлэг шүлэг мэндчлэгийг дамжуулдаг хийж идэг байхгүй юу. Тэгээд өнөөдөр миний хайртай ээжийг баярлуулаад өгөөрэй гэд хэрхэн гэр бүлээс ийм гоё цэцгийн баглаг ээжтэй хөргүүлж байгаа юм. Тэгээд мэдээж баярын тортыг нь за тэгээд Ховд аймгийн Цэцэг сумаас баасан цэрэнгийнх нь гэр бүлээс ээжд маань хайртай гэдгийг маань дамжуулаад энэ хүү гоё цагтлыг уншаад өгөх. За хайртай ээж оюу надаа баасан цэрэнгийнх нь гэр бүлээс бурхан ээжидээ хайртай шүү гэж хэлүүлсэн. Таньда хүрсэн өдрийн минь дэвшүүлье. Танайгаа баярлуулахаас илүү санаагт нь чилээж байсан мөчүүд их байгаа бах. Тэгээд тэр мөч болгонд минь уучлаарай. Тэгээд таньдаа маш их хайртай өнөөдөр баяраа сайхан нэмдэглэе гэсэн. Тэгээд өдий том болцоод байхад бөхөөрдөж ирээд л үнсдэг ижээ таныхаа өвөр дээрт нь хаяа өөрийн ирэхгүй л эрхлэмээр санагдах юм аа. Наран адил дулаан сэтгэлээр намайгаа үргэлж ивээсэн таран авхаа шиг намуун ухаанаар санаа зовнил бүрийг минь харагдсан ижээ минь дээ. Амьдралын замд намайг алдаж эндэх болгонд ард талд минь түшиж зогсдог шүү таны хүч. Аниргүйхэн хайрлаж уучилж ирсэн амин зүрхэнд тань өрн байнга мөргөж явлаа. Тэгээд миний ээж эрүүл энх байж инээд хөөр итгэл дүүрэн олон төрсөн өдрийг бидэнтэйгээ хамт тэмдэглээрээ. Тэгээд та минь бол бидний шүтэн мөн нүмер минь тэгээд дандаа маш их хайртай гээд баасан цэрэн бэр охин солон тэгээ ууган чимэг ухаан чимэг нараас нь тэгээд ийм гоё цагтлыг өгч байгаа. Хүүхдүүдтэй хайртай шүү. Баярлалаа гэж хэлье. Эрүүл ажил төрлөө сайн хийгээд хамгийн гол нь хүн өвчнгүй эрүүлэлээ бол хаанч ажиллаж амьдарч болно шүү. Хүүхдүүдтэй маш их баярлалаа хайртай шүү гэж хэлье. За их баярлалаа. Тэгээд би бүр танаас асуумаар санагдах юм. Ууган чимэг ухаан чимэг гэд нэрийг ачнырын нэрийг хэн өгсөн юм бэ та тэрхүү нэрнийхэн талаар нэг жоохон яриад. За хоёр нэр нь санагдаад. Ууган чимэг гэж бүгдийг манай аав өгсөн. Таны өөр яа? Тий, өөр яа. Ямар бэлгшил? Одоо айлын ууган хөвд учраас одоо манай одоо 89 дэх хүн байдаг. Тэгээд одоо ууган чимэг гэж энэ хүүгийнхаа зээгийнхаа хамгийн том ууган чимэг гэж нэрийг хайрлаа гэж манай аав өгсөн. Тэгээд ухаан чимэг нь болохоор одоо бас ихчтэй төслөө тийм нэр өгөх гэсэн юм байл. Одоо манай хүү бэр хоёр явж байгаа л манай хүү улсын бүртгэл төр очиж ухаан чимэг гэж өгөөж гэлсэн гэсэн. Гэтэл байдгүй бах тий. Гэтэл нөгөө
улсын манай 8-гийн бүртгэлийн гэлц тэр нэрийг шүүгээд Монгол улсад одоо 3 тийм ухаан чимэгч нэртэй хүн байд юм байна. За тэгээд ингээд танаа охин одоо дөрөвт ухаан чимэг гэдэг нэрийг авлаа гэж хэлээд тэгээд тийм сайхан нэр охинд өгсөн. Би сая тэгээ нөгөө ингээд захиалга ирээд уншиж хахад ямар гоё нэртэй хүмүүс вэ гэж дотроо бодоо. Тийм ууган чимэг ухаан чимэг гэдэг Одоо чинь хэдэн нас? ууган чимэг нь 1-р ангид орсон. Ухаан чимэг нь одоо 1 нас 3 сартай. Тэгээд цэцэг суман дээр байдаг гэсэн чинь ер нь цэцэг дээр амьдраа удаж гин үү? 5 дахь жилдээ болж байгаа манай хөө цэцэг сум цэцгийн цагаар. 5 жилтэй санах үе хөө. Одоо тэгэл бас л улс орныхоо төлөвлөлтөд ажиллая гэж юм чинь хаана амьдрч хаана сууршигдсан газар юм. Тэгэл амьдрал явна. Ингээ бол нэрүүлэн ач төрөд байж хат хаана амьдрсан ч хүн болно. Тэгээд одоо ажиллая гэж байж байгаа хүүхдтэй маш их баярлалаа. Сайн сайхан амьдарч сайхан аз жаргалаар дүүрэн үргэлж эрүүлэнг ээж автайгаа цуг ийм сайхан өдрийг олоодаа тэмдэглэн байх өдрийг хүлээж эрүүл зарвал амьдралаа гэж хүсэв. Тэгээд одоо 4 сайхан хүүхдээ Тийм. 3 хөргөн биштэй. Одоо чинь 8 ачтай болж байгаа юм байна. 4 сайхан охинтой хүүхдээс одоо 4 сайхан охинтой болно, 3 сайхан бэр байгаа. 6 сайхан ач охин бас. Яасан ч юм да. Тандаас ад жаргал хамгийн сайн сайхан.